За тэгээ үргэлжлүүлээ. Тэгээд үсээ нэг жоох орооно. Би ингэ дандаа ингэ өөрөө ороочтой. Манай энэ чинь нөө өсчин энэ төр сайн өсч байгаа амир хэцүү. Тэгээд үнэтэй болохоор ингээд өөрөө ингэсгээл ороод юм да. За. Ингээд ороочлоо. Энэ нь болохоор GHD гэдэг энэ брендинг юм байна. Ороодог юм байна. Арай урт үстэй бол энэс арай жоохон бүдүүн бүр гоё болно. За энэ халуун юм аанд авах уу? За тэгээд оруулаа бодъё. Оруулын боддог байна уу? Гоё нам улаанаар бодох уу? За яах бэлэл. Good. Үнэртэй ус. Үнэртэй ус. Үдээ. За. За үнэртэй усаа түрхээд ийм хоёр үнэртэй ус холжвол амар гоё заяа ихэн юу түрхсэн нь мэддэхгүй ингээд тэндээс янз бүрийн үнэртэд. За болчлоо. Тэгээд гарна байж байгаарай. За тэгээд иймэрхүү болсон. Дээрээс нь байж байгаарай болтон өмсч. Байж байгаарай гэд 0 орчууд нэг 5 минут болчиход ирд юм уу? За. Ингээ болтоо маань хар хувцсын маань өнгө оруулчихна. Цүнх байхгүй. Нэг хэдэн юм хиймээр байдаг. За яах вэ? За ер нь эхний бичлэг нэг иймэрхүү болж гин үү? Тэгэл дарааныхаас нэхлэл сайхаас худлаа өнөн буу халаал чалчиж өгөө. Тэгээд өөр бас нэг зориг байх хэрэгтэй. Ямар зоригтой? Бас нэг юм мартчих. За. Зүгээр мист заяа. Бид энэ буруу юм цацсан ч байж магадгүй л ийм зузаан бодсон болохоор юм бодог шингээс цацах ёстой. Гэхдээ рефлексээр мист цацчлаарэ хийх цацчуу заяах байх. За баяртай гарлаа. За өглөөний мэндэ. Өдөр намнагэнд очиж гоё нүрэ бодуулаад юм хийх гэсэн чинь зурагчин мөрчлээ. За тэгэхээр намнагийнхаа нөгөө гоо сайхны сургалтанд суусныхаа хэргийг гарганаа. За тос түрхлээ. Тос түрхээд дээрээс нь юм крем түрхэж байгаа. Кремээ спонжоор түрхэх гэсэн чинь нөгөө спонж байдгүй юм нөгөө пудрны энэгээр ингээд сайн тогшоороо гэсэн. Ингээд сайн нүдэд байгаарэ гэсэн. За ингээд нүдэж байгаа дээрээс нь энчээ батг гарцсан энэ консилер гэдэг ямыг энчээ түрхэх гэсэн. За. Тэгчээд энийг одоо дахиад нүдэх бах. За энийг нүдчихэд тэгээд за болсон юм шиг байна. За тэгээд ийм павдран ийм нунтаг пудр. Энийг жоох ийшээгээ ингэж хийх нь зөв үү буруу юу? За тэгээд за ямар багсаар түрхэх асуугаагүй юм шүү дээ. За тэгэл явахтай өөртөө байгаа юмар л түрхэх шүү дээ. Хүзүүгээ бас түрхэх байсан мартчих. За явах те. За өмдрөө тонгоохгүй л өмдрөө унах гад. Нүрэ бодчоод хувцас өмссөн нь болон дээр юм байна те. За болж гинөө. Баг шараад буруу хийгээд штэ.
багшаараа дахиад сургалт аваад бичлэг болгохгүй бол энэ ч нэг дутуу сураад байгаа шүү. Одоо юу төрөх вэ? Одоо энэ юу? Юу лээ? Хацар өнгөлөгч. За өөр сүүдэр тавих гэсэн чи сүүдэр тавих юм байдгүй. За энэ жоохон мяалын тэгтээ яах вэ? Ингээд өөр яах вэ? Хаагур тавих вэ? Болсон уу? Энэ одоо бараг хугацаанд дууссан бахаа бараг задлаа 5 жил болж гинүү арай ч хэдэн жил болж гин энэ одоо муудсан. За энийг юугаар тараах вэ? За ийм сүүдэр гэдэг юм авах хэрэгтэй юм байна. Ямарыг авал зүгээр үү? Энэ тарааж болохгүй байна. Энэ том тухай ингэж сүйдэрлж юм жижигхэн нүртэй болгож байгаа ухаантай юм шиг байгаа юм. Нэг нодлон билүү хизээл манай энэ Сиднейд бас солонгосын эмчнэр ирэхгүй эмчнэр ирээд ингээл нөх хүмүүст үзлэг хийгээл чамд ийм юм зохих юм байна гэсэн чинь нэг солонгос эмч наваг тэгтээ. Чи тухай асуулах уу гэнэ. Юу яриад байгаа үгүй гэсэн чи солонгос тийм одоо том дух муухай дандаа нэг ийм жоохон тухтай байд юм байл та. Тий хаашаа ийм жоохон нүртэй харагддаг юм. Тухай асуулах уу гэж наад ястай тийм байхгүй шүнч. Тэ арай халтартуулаач юу. Арай дутуудч юу. За. Гацраа юугаар яах вэ? Ингээ гой гатан шиг гоё юм уу? Энийг одоо юугаар яах вэ? За. Аль багсыг яаж хэрэглэхээ жоохон мэдгүй фэлд гэдэг шүү. Энэ бараг хараад байна. За. Тэгээд ийм гялалцдаг юм. Нүгэр ингээд шууд энэ улаанаас нь авч жагаад энэ дээрээсээ холчих уу. Өн чин тарддгүй. Юу яагаад манай Dior Incune гэдэг Dior-ийн гоо сайханд нь менежер, стор менежер, дэлгүүрийн менежер гэдэг найз байдаг байхгүй юу? Тэр маань юу яагаад одоо нэг албан тушаал мушаал нь өндөр болохоор бас ийм хэмдрэлтэй бараа мараа авч болдгийм байл л та. Тэгээд намайг баахан юмар хангаад битүү ийм гоо сайхны юмтай болоод байж байна. Та ийм энэ брендинг юмэг арай хямдхан ингэж юм захиалж авмаар байвал цаатахнасаа авч болно. Яг бүх бараа мараа байдгийг бол мэдэхгүй байна. Тэгтээ ер нь их байдаг. Ийм гой өнөртөө уснууд нь битүү заяо. Битүү энэ хардаа. Энэ эдгээр нэг гой өнөртөө өчтөр нэг хүн ямар өнөртөөс төрсөн гэдээ асууж илээ би алинаас нь төрсөн мэдэхгүй. Тэгтээ ийм гой энэтэй хэдийн 300-400 грамм. Ийм гой том энэ нь бүр гой уснуудыг тэгж хямдхан авч болдгийм байлээ. Бас ийм гой лав байна. Ингээл гой ийм зөндөө гой юмэг ингээд надаа маш гой хямдхан зарсанд нь маш их баярлаж байгаа. Өөр энэ тосны комик бүтэн авсан юм байна. Ийм за ямар ч гэсэн хамаг юм гайхуулаад авлаа шүү. Одоо яах вэ?
Хамаг юм гайхуулчлаа. Одоо энэ гацар маань болж гин үү? Бүр нэмээ аях уу? Иймэр нэмчихв. За багсныхаа учрыг бол ер нь олохгүй байна. Яста янзын тат болж шít. Арай юу? Арай дэндүү юу? Арай юу? Зүгээр үү? Явж гараа. Би багшаасаа намуна багшаасаа аль багсыг яаж хэрэглэхээ асуух хэрэгтэй юм байна. Нэг ингэж тарай. Тэгээ зулаана жоохон авал яаж авах вэ? Жинэл их л улаан байна. За тэгээд тэгчээд хөмсгний асуудал гэж нэг яхтар хэцүү ажил бий. За ингээд үсийн нэг худлаа өнөө самнаад тэгээд яах вэ? Өчигдөр өнөө уужгаад хоёр найзтайгаа ярьсан чинь намайг сумлаад бичлэг хийгсэн байхгүй. Тэгэнгүүт би эдит хийж чадахгүй штэ гэсэн чинь зүгээр л хийгээд тавьчих гэсэн. Тэгээд анхны маань бичлэг. Би YouTube суугтаа за YouTube сууг маань нэг 5-10 хүн намайг дагдаг. Тэрэн дээр оруулаад тавьчих. За өөр тэгээд яах вэ? Энэ хөмсөг нэг л газар авдаг бай. За манай шоуч найз ирж байна. Шинжин шоудад одоо энэ хичээл 9 цагаас явах хэрэгтэй хад хичээлээ тат яачаад байж байна. Хичээлээсээ хоцроод. Тэнийг юм болчлоо энэ орд. Шивэсгүй нүүр уулны юм залуутар харагдах юм. Гэхдээ ингээд зурж чадахгүй болохоор шивэс госуулаа ичмаар байх юм. Би шивэсээ арилгаж байгаа юм. Одоо ингээд давтан айгу олон орд юм биш үү? Одоо тийм улаан байгаа. Би 2-3 орчод байгаа. Одоо дахиад бас орох уу. Тэгээ байнга очиж яахан залгуут. За одоо ингэчээд яана. Нүдэ. За ийм нэг байна. Өөр юм бэ нүү? Энэ дам борон юм байна. Энэ бол жоохон ноо яамаган арай гоё өнгө байна. Зүгээр боддог юм бол тоо. Яагаа. Ийм ягаанаар бодно би яах ч шít. Гадуура ийм. Okay. Give me 2 minutes please. За одоо гуруулаа хоцроод хичээлдээ явна да. Хичээлдээ явна. Яах вэ?
Чиглэгээ таслаад нийлүүлээд нэг юмар нийлүүлэх үү. Залах юм болохоор нийлүүлж мэлүүлэхгүй, идэтэлж мэдэтэлэхгүй. Шууд тэр чигээр нь оруулчих гээд үзээд байна. За 2 минутанд дамжуулна. Би бол яах гэж байгаа. Яг ингээ шууд энэ чигээр ингээ үсээ ороогоод ийм хувцас өмсөд ингээ гарлаа гэдэг яах гэсэн чинь техникийн шалтгаанаар дунд нь заавал нэг эдэт хийх хэрэгтэй болчихлоо. Ямар уу? За тэг хоодох нь яаж бодох вэ? Хаадах нь амрын нэт тулаан болчлоо. За байж гараа.